Hello, Fatimata. Hi, madam. So, could you please tell us a bit more information about your side event and what was the topic and what was the main outcome? We thank you very much for this interview. I am Fatima Gaba, working in Enda Energy, is an NGO based in Senegal. We organize a side event on Wednesday in Greenwood Pavilion, in Delegation Pavilion on LDN assessment for the Regional Economic Commission in Sub-Saharan Africa. We have the three of them. I got for East region. We have the SADC for South region and ECAS for Central Africa. They did an evaluation of voluntary LDN voluntary targets, and they showcase lesson learned and priority thematic area where they would like to work in the future of implementation of the Convention of Desertification against the desertification in Africa. So, I just came back from the IUCN's event that's about introducing the report of land degradations, getting better in the country. So, they said in Sub-Saharan Africa things are improving. Is it true? Yes. We have a very good report in region, mainly in IGAD region. And they also have elaborated five thematic areas, which is a priority of them, how to deal with desertification and drought in the region. Thank you very much, Thank ma'am. you. За энэ салбар уралдааны маань нэр бол өгөгдөл суурилсан газрын дураатлын менежмент гэдэг нэртэй байгаа. За гол агуулга бол бид нэр одоо статистик мэдээлэл болон технологи ашиглан одоо өгөгдлийг газрын дураатлын менежментийг одоо хэмжих, удирдахад одоо шаардлагатай дата мэдээллийг хэрхэн үүсгэх болцоо байгаа талаар мэдээллүүдийг бол танилцуулж байна. За ялангуяа үндэсний статистикийн хорооноос бол энэ удаа олон улсын түншүүдтэй зориулаад бид Монгол улсын хэмжээнд одоо байгаль орчин эдийн засгийн дансны систем гэж ярьдаг. Өөрөөр хэлбэл одоо байгалаасаа бид хичнээн хэмжээний ус, байгалийн нөөц одоо мод одоо ашиглаж хэдийн одоо хог хаягдлуулалтыг, хэдийн экспортлтыг гэх мэт нарийн үзүүлэлтүүдийг хэрхэн тооцдог. За мөн одоо шинэ технологи буюу сансрын зураг, гар утас болон одоо их өгөгдөл ашиглан энэ байгаль орчны үзүүлэлтүүдийг хэрхэн тооцох боломжтой талаар бид нар бол одоо сайн туршлагуудаа олон улсын түншүүдтэй танилцуулж байна. За мөн энэ дээрээс нэмээд бид бол одоо ер нь энэ төрд байгаа мэдээллийн сангуудыг нэгтгэх замаар их хөвгдөл нэгдсэн мэдээллийн сан хэрхэн үүсгэж тооллого төв судалгаануудыг явуулах уу. За энийг одоо бодлогод хэрхэн ашиглах боломжтой талаар одоо өөрсдөө хэрэгжүүлсэн төслүүдээ мөн одоо олон улсын болон дотоодын түншүүдэд танилцуулж байна. За ер нь бол одоо голлох мэдээллүүдээс танилцуулахад бол Монгол улсын хувьд бол энэ цагуурын өөрчлөлт өртөмтгий байдал бол одоо дэлхийн дундчтай харьцангуй өндөр байгаа бид бүгдээрээ мэдж байгаа. Өөрөөр хэлбэл одоо нийт хөрсний газрын 81.9 орчим хувь нь бол одоо доройтож байна гэдэг юм мэдээлэл байгаа. За дээрэс нь доктортой хөгжлийн үнэлгээгээр бол цөлдөлж өртөж байгаа газар нутгийн хэмжээ маань бол одоо 13 орчим хувь байж байгаа. 20 он гэхэд бол одоо 23% болж нэмэгдсэн байгаа. За энэ хөрсний газрын доройтол Монгол улсын хувьд яагаад чухал вэ гэхээр Монгол улсын болоо 300 мянган малчттай. Өөрөөр хэлбэл манай ажиллах хүчний одоо хамгийн том бүлэг буюу ажиллах хүчний одоо 20 гаруй хувь маань нүүдлийн мал аж ахуй эрхэлдэг. За энэ утгаараа бол энэ цагуурын өөрчлөлт хөрсний доройтол маань одоо энэ 300 мянган иргэдийн маань одоо орлого амжиргаанд шууд нөлөөлж байна гэдгийг бид нар одоо статистик судалгаагаар бол өнөөдрөөс танилцуулж байна. Өөрөөр хэлбэл одоо жишээ дурдах юм бол энэ цагуурын өөрчлөлтөөс шалтгаалаад за 20-30 жилийн өмнө бол одоо бэлчээрээр малаа одоо маллаад тижээгээд явж болдог байсан малчт маань өнөөдөр одоо тижээл нэмж авахгүй бол одоо болох байсан. За энэ маань өөрөө мал аж ахуй эрхлэлттэй холбоотой зардлыг бол асар хурдтайгаар нэмэгдүүлж байна. За нөгөө талаар одоо энэ ургамжилт өвсний гарц мууцнаар одоо малын ашиг шимийн одоо гарц бол хэмжээгээр буурж байгаа нь өөрөө
мал аж ахуйн одоо нэмэгдэл өртөх бүтээмж бол одоо нэмэгдэх биш, эсвэргээр одоо буурах юм нөлөөг үзүүлж байгаа учраас энэтэй холбоотой одоо бодлого өөрчлөлтийг хийх шаардлага байна гэдэг нэг статистик мэдээллийг бол бид танилцуулж байна. Үндэсний аудитын газрын хувьд бол төлжилт газрын дөрөлтлийн асуудал дээр ямар хувь нэмэртэй оролцдог вэ гэдэг дээр бол үндсэн 3 аудитыг бол үндэсний аудитын газар гүйцэтгэж байгаа. Ялангуяа гүйцэтгэлийн аудитын хувьд бол байгаль орчны аудит, ялангуяа газрын дөрөлтөлд одоо нөлөөлж байгаа хүчин зүйлтэй холбоотой асуудлуудаар сэдвчилсэн аудитыг гүйцэтгэдэг байгаа. За өнгөрсөн жилүүдэд үндэсний аудитын газраас газрын дөрөлтөл зөвлөлттэй холбоотой одоо байгаль орчны хог аягдлын менежмент, ойгоор хүрээлэл бүрхэгдсэн газрын одоо асуудлууд, за уул уурхай нөхөн сэргээлт гэх мэт асуудлуудыг одоо аудит хийж улсын хурлын засгийн газрын анхаарлын төвлөл хандуулж байгаа. Нөгөө талаас үндэсний аудитын газар бол хөгжлийн бодлого төлөлтийн тухай хуулиараа жил бүрийн одоо жилийн хөгжлийн төлөвлөгөө болон 5 жилийн болон урт хугацааны бодлогын зорилтуудын хэрэгжилтэнд аудит гэдэг байгаа. Тэгэхээр бодлогын зорилтуудаа ногоон хөгжлийн зорилтыг яаж төлөвлөж ийн улс орон засгийн газар, за тэрнийх нь хэрэгжилт ямар түвшинд байна вэ гэдэг асуудлаар бол жил болгон бодлогын зорилтынх нь үнэлгээ гаргаад анхаарах асуудлууд дээр нь бол зөвлөмж өгч ажиллаж байгаа. За нөгөө талаас олон улсын грек конвенцэд нэгдсэн одоо Парисын хэлэлцээр шиг юм одоо энэ хэлэлцээрт нэгдсэн зорилтуудыг засгийн газар хэрхэн хангаж ажиллаж байна. Энэ дээр нь бол үндсэн 3 хүрээний зорилтууд байгаа. Санхүүгийн нөөц бүрдүүлэх, санхүүжилтийг зарцуулж байгаа асуудал, за мөн засаглалын асуудал байгаа. Нөгөө талаас төрийн бодлогын хэрэгжилт гэсэн ийм 3 хүрээнд бол 10-аад одоо зорилтуудыг засгийн газар бол одоо олон улсад үүрэг хүлээж одоо хэрэгжүүлж байгаа. Тэгэхээр энэ үүргийн хэрэгжилт ямар түвшинд байна вэ гэдэг асуудлаар өнгөрсөн жил үргэлжлэн судалгаа гүйцэтгэлийн аудитаас хийгээд бол үнэлгээ гаргасан байгаа. За энэ дээр бол засаглалын болон төрийн бодлогыг төлөвлөх асуудал дээр бол бас бодлогын бичиг баримтуудыг бий болгох асуудал тодорхой хэмжээнд бол явж байна. Гэвч хэрэгжилтэн дээр бол хангалтгүй байна. Санхүүжилтийн нөөц бүрдүүлэх, санхүүжилтийг үр нөлөөтэй зарцуулах асуудал дээр бол анхаарах болсон байна гэдэг ийм одоо анхаарах чиглэлүүдийг бол улсын хурлын засгийн газарт бол өгж байгаа. За нөгөө талаас эдгээр асуудлыг үндэсний аудитын газар судалж байгаагийн гол ач холбогдол нь дараагийн эрсдэлтэй асуудлуудыг бид аудитын сэдэв болгож анхааралтай авч одоо байнгын хяналтанд байлгаж засгийн газрыг хөндлөнгөөс бол одоо зөвлөгөө чиглэлээр бол хангаж улсын хурлын дээр бол энэ анхаарал төвлөрсөн асуудлууд дээр бол бодлого гаргагчдад, шийдвэр гаргагчдад бол анхаарлыг төвлөрүүлэх юм зорилготой ажиллаж байна.